За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийг мэндийг хүргэе. За би энэ хөөгт холбоод илч энэ номын зохиолч Жаах хоёр байна. За тэгээд энэ удаад энэ номныхоо танилцуулга видео хийх шалтгаан нь болохоор энэ 2023 онд ингээд хэвлэгдээд гарсан энэ номыг уншсан нэлээд олон уншигч ийм уншигчтай болсон байгаа. Тэгээд тэр эдээс маань одоо маш сайхан ийм талархал өгсөд ирсэн учраас зориг ороод тий. За энэ ер нь бусад хүмүүст бас танилцуулъя гэсэн ийм итгэл үнэмшил төрөөд энэ номныхоо танилцуулга хийж байна. За энэ ном бол ер нь бичих бас шалтгаан байна. Өнөөгийн одоо энэ нийгмийн одоо хүмүүсийг хараад за ер нь бол ийм мэдчихээсээ ийм ер нь мартагдсан байх шүү. Эртээр үед монголчууд хүчрхэг байхдаа хүүхдээ ер нь ингэж хүмүүжүүлж ингэж өсгөж исэн юм байна гэдгийг олж мэдсэний үдэн дээрээс энэ номыг бичих шалтгаан болсон байгаа. За магадгүй одоо ирээдүйн сайн сайхны төлөө одоо энэ ном дээрээс бас тодорхой хэмжээний мэдлэг мэдээллийг аваад хүүхдүүдээ бас хүчрхэг сайхан одоо монгол хүн болгож хүмүүжүүлээд тэгээд бидний ирээдүй бас сайхан болох ёстой маа гэсэн ийм үднээс энэ номыг бичсэн байгаа. Тэгээ одоо энэ номыг танилцуулж байгаа. За энэ номыг тавчхан бөгөөд тодорхой танилцуулахад хүүхдийг ер нь багаас нь эцэг эхчүүд учир мэддэг хүмүүс хүүхдээ ер нь хэрхэн домнож исэн тэр чухал насн дээр нь жишээ нь одоо 1 насны дом, мөн 3 насны дом, 7 насны дом, 13 насны дом, за тэгээд 19 насны дом гэсэн юм домууд байж байдаг. За энэ дом хийснээр тухайн хүүхэд одоо гадны янз бүрийн одоо тэр хар муухай юмд автахгүй за ер нь их сайхан эерэг хүчрхэг тэнгэрлэг хүмүүс болно гэж үздэг. За тэгээ энэ дом маань одоо тэнгэрээс ирсэн хөгт толбыг маань одоо насныхан чухал насн дээр одоо дом хийж өгснөөр энэ бидний хөгт толб сэргэж одоо маш хүчрхэг гэгээлэг хүн болно гэж монголчууд үздэг байсан учраас энэ чухал насн дээр нь одоо энэ домуудыг хийж ээжээ. За 1 насны дом дээр болохоор тэр хүүхдийг урт удаан наслаасай гэсэн үднээс тэр 1 насны домыг хийж исэн. За 1 насны домыг их өндөр настай ийм сайхан зөө явж исэн хүнээр хилэж исэн байгаа. За тэгээд дом нь болохоор одоо ном сум. Ном сум бол тухайн хүүхдийн одоо насыг насан туршид нь одоо хамгаалдаг ийм домтой байх нь. За тэгээд энэ дом болгон дээр одоо энэ номон дээр бараг ингээд бэлэн хэрэгжилж болохоор ийм үг одоо энэ ерөөлүүд бас явж байгаа. За монголчуудыг бол ер нь ерөөлж арт түмэн гэдэг. За тийм учраас энэ амьдралынхаа бүх л одоо сайн сайхан зүйлийг ерөөл магтаалаар ингэж бас бид нэр бэлэгдэж ерөөл магтаалыг их ашигладаг. За дараачийн дом маань одоо 3 насны дом байгаа. 3 насны дом бол мэдээж одоо өнөө цагт бол бид нэр хүүхдтэйгээ сэвлэг дахийг үргээдэг шүү дээ. Одоо яг тэр хэлбэрээрээ гэсэн үг. Гэхдээ одоо дээр үед бол учир мэддэг хүмүүс гэсэн үг. Учир мэддэг хүмүүс маань хүүхдтэй энэ домуудыг бүгдийг нь одоо хийж өгч ижээ. За 3 насн дээр болохоор дом дээр бэлэгдэл нь болохоор эмээлтэй хазаартай морь. За эмээлтэй хазаартай морь маань морийгоо унаад ээжийнхээ ингрээс салаад аавыгаа дагаад энэ хүний ертөнцид одоо суралцж хүн болох юм үйлсд одоо яваад одоо илүү хүнлэг байгаасаа гэдэг үднээс ийм 3 насны домыг хийж өгч ирсэн байх нь. За дараачийнхан дом болохоор 7 насны дом. За 7 насны дом дээр болохоор энэ эрдэм ном суралцж хүчрхэг хүн болоорой. За биеийн хүчээр одоо нэгийг сэтгэлийн хүчээр мянгыг гэж захиж ирсэн байгаа. Тэгээ бүгдээрээ мэддэг. За тэгэхээр энэ дээр болохоор бэлэгдэл нь энэ бугуйл сур байдаг. За бугуйл сур бэлэгдэл. За энэ бүх бэлэгдлүүдийг харснаар хүүхэд багаасаа одоо тэр бэлэгдсэн зүйлсээ, домсон зүйлсээ харснаар тэр болгон дээр цаг минут болгон дээр одоо эцэг их томчуудаар хэлүүлэхгүй өөрөө тэр зүйлсээ хараад ер нь бол за би ер нь бол урт настай хүн болох юм бэлээ. Надад энэ аав ээж энэ дом хийж өгсөн, ном сум амьдлуулж өгсөн учраас би урт наснаа гэж бодсон байдаг байна шүү дээ. За тэгээд тэр бодлынх нь үр шимэн тэр хүүхдийг тэр хүнийг одоо хүнлэг, урт настай, эрдэм номтой ийм сайн хүүхэд болгох, ийм болгож хүмүүжүүлэх бас нэг ийм
аргачлал байдаг байна. За дараачийн дом болохоор 13 насны дом байгаа. Энэ 13 насны домыг бол монголчууд маш их чухал гэж үздэг. За энэ нь болохоор нэг өсөндөө нас бид хүрлээ, том хүн боллоо, насанд хүрлээ гэж үзээд за 13 насны домыг их чухалд авч үзэж ижээ. За 13 насны дом дээр болохоор гол нь одоо юун дээр илүү анхаарч исэн бэ гэхлээр тэр хүн тэр дээд тэнгэртэй, өг дээдсүүдтэй мөн энэ уул усны эзэдүүдтэй манай хүүхэд, манай охин одоо нас бид хүрлээ, 13 нас хүрлээ гэж хэлээд мэдүүлээд за тэгээ хүүхэдтэй сайхан хань ижил. За эрэгтэй хүүхэд бол сайхан одоо гэргийтэй сайхан их нэртэй бол таараасай гэдэг үднээс за эмэгтэй хүүхэд бол сайхан одоо хань ижилтэй болгоод өгөөсэй гэсэн юм байдлаар юм хань ижлийн тэнгэрийг дуудаж бас домондог. Мөн хажуугаар нь сайхан хань ижилтэй болоод сайхан үр хөвгттэй бол эрүүл, саруул, сэргэлэн цовоо, эрдэм номтой юм сайхан үр хөвгттэй болгоод өгөөч гэсэн юм үр хөвгтийн бас дом хийж ирсэн байгаа. За мөн одоо ингээд хань ижилтэй болоод үр хөвгттэй болоод гэр бүл үүсгэж явж байгаа учраас эд хөрөнгө хэрэгтэй болно. Тэгэхээр эд хөрөнгөө бас ингээд элбэг дэлбэг хангалуун сайхан одоо болгох юм домыг ингээд зэрэг нэг дор одоо юм 3-4 домыг хийж исэн байна. За тэгээ бэлэгт нь болохоор ном сум. За тэгээ энэ ном дээр бол одоо тэр шууд ашиглаж болохоор ийм ерөөл магтаалууд энэ бэлэгдэл энэ арга аргачлалуудыг зохиолын хэлбэрт оруулаад ингээд хийсэн байгаа. За тийм учраас энийг энэ чигээр нь ингээд өөрийнхөө амьдралдаа бас ашиглаад за гэрийнхээ одоо ширээнийхээ номыг болгож тэгээд үр хөвгттэй болсон гэж уншуулад яг энэ номын аргачлалын дагуу бас энэ домоодоо хийгээд ингээ хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэ гэж би захиж байна. За мөн энэ номыг унснаар одоо бид хэд энэ ер нь яах гэж энэ монгол хүн бол төрсөн за бидний одоо өөрөг одоо юу юм бэ гэдгийг бас энэ номноос олж мэдээрэй. За өөр бас чухал одоо бидний хэрэгтэй ирээдүйд одоо сайн сайхан байх Монгол эх орон тэгээд энэ ард түмэн өөр хүмүүсд нь ер нь аюулгүй сайхан байхад одоо шаардлагатай зүйлсийг бас психолог хэлбэрээр ингээ оруулж өгсөн байгаа. За хүмүүс бол нэг уншихаар нэг юм ойлгоод ахаад уншихаар өшөө юм ойлгоод унших болгондоо юм ойлгож ийн гэж бас хэлээд байгаа. Тэгээд намайг их магтж байгаа би бол бас би тоохгүй айлуулах даруухан байхыг хичээж байгаа. Тэгээд та бүхэн энэ номыг уншихыг хүсэх юм бол энэ M-book гэдэг аппликейшн байдаг. Тэр аппликейшн дээр сонсдог хэлбэрээр байгаа. Сонсдог хэлбэрээр нь бас аваад тэгээ завгүй үедээ одоо сонсоод явдаг ч юм уу, аялал угаалгаар явахдаа бас сонсоод явдаг ч юм уу, иймэрхүү байдлаар сонсож болно. Мөн одоо юм цаасын хэлбэрээр авах юм бол надтай холбогдоод бас авч болно. За гадуур одоо номын дэлгүүрүүдээр бас сүлжээ номын дэлгүүрүүдээр зарагдчихж байгаа. За тэгээд та бүхэн миний энэ хөгт холбоод илч гэсэн юм номыг авч уншаарай.